Ерөнхийдөө стандарт амьдралд тэр ойр ингэдгээс л хоёлоо яриад явчихна. Та айгуугаа ингийн жишээ авдаг штэ. Тэднэрийг ярьчих. Тэрэн дээр нэмээд юу яагаад стандарт байх вэ? Хамгийн ихний энгийн ойлголтоос л гоё. Тэгээ. За стандарт хэмжил зүүн газраар сонир сайхан юу вэ? За стандарт хэмжил зүүн газраас одоо хавар цаг болж байгаа гэдэг шиг сайхан ажиллаа хийцгээгээд улсын хэмжээнд 700 гаруй албаа хаагчаад Монгол улсын хэмжлийн нэгдэл байдлыг хангахуулахаар нийт дамжуулалтын ажлуудыг одоо хаврын ээлжид баталгаажуулалт гэж ярьдаг. Одоо та бидний нөгөө өдөр тутамд хэрэглэдэг жин хэмжүүрүүдийг хавар намартаа баталгаажуулах хэрэгтэй. Хэмжилзүүн тухай хуулиараа за энэний дагуу хэмжилзүүн баталгаажуулалтын ажлуудаа хийгээд 21 аймагт манай баталгаажуулалтын улсын шалгалт хөрвүүлэн ажилтнууд маань бүгдээр ажиллаж байна. За одоо хавар намартаа ээлжид бүтээгдэхүүн болон үйлчлэгээний баталгаажуулалт, заавал баталгаажуулалтанд хаврагдах үйл бүтээгдэхүүнүүдэд баталгаажуулаад бүгд түмэн завгүй л ажилтай байна. Дээрээс нь стандарт хэмжилзүүн салбарын маань хууль шинжилсэн хариулга 3 сарын 26-нд төслийн газар дүргэн баригдсан толботоогоор энэ хаврын их хурлаар стандарт хэмжилзүүн салбарт мөрдөж байгаа стандартчлал техник зөвлөлт тохирлын үнэлгээний нэвтрэмжлийн тухай хуулийн шинжилсэн хариулга өргөн баригдахаар одоо ажиллацгааж байна. Их хурал дээр ажлын хэсэг тэгээд дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Тэгээд юу гэдэг нь манай стандарт хэмжилзүүн салбар маань хэмжилзүү суурьтай салбар Монгол улсад 102 дахь салбартаа болж байгаа. Одоо нөгөө 21 оноос хойш манай улс чинь бүх юм 100 жилээ гэдэг. Тэгээд би нөгөө нэг найзуудтайгаа яриад сууж ирсэн. Говьсөнбөр ер нь хэдийд байгуулагдсан болоо гэл. Хамгийн сүүл байгуулагдсан аймаг гэж үцэх юм уу эсвэл тэрний дараа байгуулсан аймаг байгаа юм уу? Өмнө нь бол Чойр гэдэг үртэйсэн шүү дээ. Тэнгүүд ер нь магадгүй бид нэг 2050 он мөн өнгөрч байгаа л энэ 100 жилүүд дуусах шүү. Тэ тэр аймгийн 100 жил дуслаа гэд. Тэгээ ер нь манайх ингээ дараагийн 100 руугаа орох байх. Яг тэр шиг манай стандарт хэмжилзүүн салбар 23 он 100 жилээ болсон. Ингээ 100 жилээ болоод ер нь хэмжилзүүн 100 жил болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд манай улс чинь том талбай газрын нутагттай цөөхөн амтай учраас хэмжих багажууд одоо Ховд аймгийн Булган сум гэж хамгийн баруун уртлын сумд ч юм уу Говьлтай аймгийн хамгийн уртал Хойдлын хувсын эсвэл бүр Ховдын Мөс сум гэдэг одоо Мөс сум гэдэг чинь мөстэй учраас л Мөс сум байна тийм. Тэнд хүртэл одоо шатгуун түгээх станц хүн байгаа учраас хүнд хэрэгцээ шаардлагатай хэмжлийн одоо юу гэдэг элсэн чихэр ахвад килограмм байдаг тийм. Шатгуун ахвад байдаг одоо шатгуун түгээх станцууд тэрний хушууг баталгаажуулах хэрэгтэй гэдэг. За ингээд манай хэмжилзүү ажлууд асар их. Энэтэй холбогдолтой манайх ингээд салбарын маань 100 жил болоод ажиллаа хийгцгээгээд. Тэгээд дулаахаар одоо тэ орон нутг руу явах ажил бас ихсэх үү? Одоо яг мэдээж 21 аймаг салбартай учраас аймаг болгон дээр нэг аймагт 2 жилдээ очиж энэ нөгөө төрөөс гарч байгаа бодлого баримтчиг хуулийн хэрэгжилтийн ажлууд дээр хэн шалгалт ажлууд хийн. Тэгээд мэдээж энэ ажил үйл ажиллагаанууд маань хэрхэн явж байна? Яг энд бодож байгаа, энд хийгдэж байгаа ажлууд аймаг орон нутаг дээр адилхан хийгдэх ёстой шүү дээ. Тэрнээс нийслэлд нэг ажил хийгдээд ховдод юм уу эсвэл орондод өөр хийгдэж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ ажлууд дээр мэдээ шал шалгалтай ажлууд мэдээ стандарт хэмжилзүүн газар хийж байгаа. Тэрнийхэн дагуу тэгэл авартаа, намартаа, өвөлдөө, зундаа ингээл явдаг байна. Ингээд циклтэй төрөө яг л ажил яаж явдаг тэрнийхэн дагуу зүйлүүд л хийгдэж байгаа. Яг одоо ингээд бид нар шиг юм энгийн ард иргэд бол стандартын талаар ойлгож байгаа муутай байхгүй юу? Одоо жишээ нь хүмүүс яадаг стандарт хэмжилзүүгээ газар байгаад идэг гэтэл чинь одоо миний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлж байгаа гэдэг юмыг бол нэг сайн нарийн мэдэхгүй байгаа. Тэгтэл тэнд чинь бас нэг хэдэн хүмүүс ингээ ажиллаа хийгээд хэмжилзүүн тохируулга хийгээд бас нэг жин мингээ хэмжээд ингээ яваад шүү дээ тийм. Стандарт амьдралд хэр ойрхон байдгийг. Тэр тал дээр аймгүй гоё тийм энгийн шүлж ярьж өгөх юм бол стандартыг одоо ер нь энгийн шүлээш гэдэг бол стандарт чинь дарга нарын ярьдаг сэдв болчихсон. Харин тэгэж ойлгохоор болчвол одоо болохоор юм шиг байна. Тэгээ стандарт гэдэг ингээд хэдүүлээ бас үг мүгийн хэдүүлээ байвал за яг хуу түүхийн хэдүүлээ ингээд харахаар стандарт бол мосноо 60-аад оноос Монгол улсад орж ирсэн байх мэт л стандартчлал гэдэг. Тэгээ манай салбарын ч тэр ер нь хүмүүс тэр эрдэмтэн судлаач тэр аюул олон өнцгөөс ярина. Стандартчлал гэдэг нь юм гэд мэдээж эн чинь олон улс төсөж байгаа одоо зүйлүүд ер нь өмнө хамгийн одоо суур нөхцөлийг бол стандарт гэж үзэж байна. Тэгээд ерөнхий шаардлага гэж үрдэл нэрлэл байгаа шүү дээ. Тэгээ бүр түүхийг авахаар эртний грек ромын үед нэг юм хоёр дугуйтай
одоо нэг Gladiator гэдэг кинон дээр гардаг урталтаа нэг 2 морьтой нэг 2 дугуйтай нэг юм нэг байлддаг нэг юм морин тэрэгтэй юм байдаг шүү дээ тий. Тэрийг бол одоо юу гэдэг олон хуйлж одоо хүмүүс төгсөхийн тулд нэг юм зураг гаргаа тэрийн стандарт байгаад за магадгүй хамгийн анхны стандарт эндээс болов. Монгол улсын одоо хамгийн анхны стандартуудын нэг нь бол одоо ширээний стандарт гэж яригддаг. За бүр бол энэс стандарт гэхээс өмнө бол одоо арьсны таргууны арьсны одоо стандарт юм байна гэж 30-аад онд баталж исэн юм байт юм бэлээ түүхэндээ. Манай 100 жилийн ойгоор одоо яг номон дээр бас байгаа монгол бичгээр бичсэн. Анхны одоо баталгаач стандарт гэсэн үг тийм. Одоо тэгээд монгол улсаас гарч байгаа таргууны арьсны юм байна. Магадгүй нөгөө арьсын ийм цоолдог ч юм уу, тулгаагүй ч юм уу, иймгүй ч юм уу гаргасан байж магадгүй тийм учраас та монгол улсын таргууны арьс ер нь үслэг эдлэлийн гэдэг аим агуулга. Зөвхөн одоо таргууны арьс гэхээс ингэж гэж байна. За энэ стандартыг энгийн гэдэг ойлгол уг нь за орчинтой яривал эсвэл годон орчин дотор орчин идж байгаа ууж байгаа эсвэл барьж байгаа утас одоо нөгөө энгийн ингээд л яг одоо энэ гар утсыг бид нар одоо баг өдөр тутам хэрэгэлдэг. Бараг ч ер нь өдөр тутам нэг юм 4 хэрэгтэнтэй байсан чинь 5 дахь хэрэгтэн болсон тий. Нэг ургацах ч юм уу салгаж болохгүй нэг юм баг эхнэрээсээ нөхрөөсөө илүү хайрладаг тий. Амар юм өртөг өндөртөд. Тэгсэн ер нь энд нэг зүйл одоо хэдүүл анзаарвал саяхан л одоо жишээл Nokia бүдүү оролт байна уу, нарийн оролт байна уу гэж цэнэл сайдаг үст тий. Тэгэнгүүт одоо дараа нь iPhone-ийн оролтуу, Samsung-ийн оролтуу гэж яснаа. Одоо тэгэнгүүт бүгд Type-C болчихлоо. Яагаад вэ гэдэнгүүт энэ энгийн хялбархан шийдэж болохоор зүйлүүдийг стандарт гэж бас ингэж ойлгож бас болно. Энгийн шүлжлээ. Энгийн шүлжлээ шүү дээ. Тэгэхээр одоо та бид нар хоёулаа өөр загвар хувцастай байсан бүгдээрээ Type-C. Тэгэхээр энэ нөгөө нэг Type-C бүгдээрээ цэнгэлцтэй байгаа чинь цэнгэлэгчээр одоо чинь ойлголцож оо яагаад тэгэхээр энэ чинь энгийн хүний амьдрал айгүй тийм энгийн байх зүйлийг л стандартаар мөрдүүлээд байна гэж хараад. Одоо Европын холбоо бол чинь яг энэ дээр чинь хуулиндаа стандарттай за бүгд Type-C зэнгэлжтэй байна гэдэг. Тэгээд Apple гэдэг корпорац чинь маш хэмжээгээр утсаа татаж аваад орлуулад буцааж байна. Яг нэг том зургаар нь хэдүүлээ ингээд аваад харах юм бол стандарт бол ерөнхийдөө ямиг хялбаршуулж байгаа тий энгийншүүлж байгаа бидрэг одоо хэрэглээд улам хялбар болох зүйлийг одоо стандарт гэж ойлгоод байна шүү дээ. Жишээ нь одоо энэ CUGS дээр бид нэр хайдахтай дэлгүүрийн стандарт гэдэг юм батлагдчихлаа тий хинж орсон 0 байх хэрэгтэй юм байна. За кофегаа авчдаг идэх юм авчдаг. За тэндээ суугаад нэг халуун юм уугаад гарчдаг. Ялангуяа манай Монголын нөхцөлд бол хүүтэн үед бол одоо энэ convenience store-уудын одоо энэ жишээг бол нийт тогтчихлоо тий. Тэгээд ийм энгийн байдлаар стандарт ингээ амьдралд угаасаа ойрхон юм байна гэдэгс мэдэр CUGS энтерс жишээ нь харуулдаг байгаа юм. Тэгэхээр амьдралд одоо хамгийн ойрхон стандартуудын талаар бид нар ярихаар амар нэг MNS, ISO гэх нэр томьёогоор ярихаасаа илүү явган замын стандарт ч гэдэм үү ингээшүүлж болоод байна шүү дээ тий. Одоо өдөр тутам жишээ нь мөрдөгдөж байгаа олон стандартууд байна л да. Тэрийг чинь хүн яаж энэ стандартын дагуу байна биш вэ гэдгийг таних юм. Одоо энгийн байдлаар бас над ч айгу төвөгтэй болоо. Яг хөө бүр наадгаж ярихын тулд хэдүүлээ. Манай улс одоо төрийн төвөгтэй ингээд дэлхийн хамгийн одоо анхны улсуудын нэг гэж ярьдаг шүү дээ тий. Тэнгүүд манай улс нүүдлийн соёл иргэншилтэй. Яг би нэг сонирхолтой юм ярьж байгаад энэ яриар хэлж орё хэдүүлээ. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсад одоо ч бид нүүдэг хിവэрэ байгаа. Тэнгүүд нүүж явахдаа Монгол айл яадаг вэ гэхээр буурэ яадаг. Заавал цэвэрлэн тий. Тэгэнгүүтээ нэг жалгаараа үт юм уу нэг одоо хот айлаараа бүгдээрээ нэг цагаансаар болоод баяр наадам ихээр бүгднгийнх нь тавгийн эдэн дээр байгаа боов нэг хөвтэй. Би одоо боов гэж ярьлаа шагаад л уул боов гэдэг. Боовцог гэж ярихаар ч нарийн өөр. Бүгд нэг хөвтэй байгаа шүү дээ. Тэгээ эн чинь тэгэхээр стандарт тэнд нь байна шүү дээ. Хив хэмжээ байхгүй. Амьдралын хэм маягтай байна. Тий, хив маягт нь амьдралын хэм маягт Монгол гутал байна. Тэгээ нэг жоохон хүүхдийнх нэг иймэрхүү дунд тавчим хүүхдийнх эдэр хүүхдийнх юмрхүү тэгээ бүгд л нэг юм хөвтэй шүү дээ. Тэгээд энэ хөөрөг мөнгө аяг Монгол дээл. Тийм, Монгол дээл. Одоо яагаад даргангийн хийц. Даргангийн хийцэл гэж ярьж байгаа бол тэр чинь нэг өв уламжилт ирсэн мөртлөө ингэж шийшүүгүүд нэг юм бичээгүйчсэнд стандарт байна шүү дээ. Яг ийм зүйлээс энгийнээс эхлээл тэгээд одоо наад бид бидний өдөр тутамд хэрэгжилж байгаа зүйлүүд орж эхэлж байгаа. Мэдээж соёл иргэншлийн бий болоод тэгээд суурьшмал соёл болсонтой холбоотой хүн хоорондын харилцааг зохицуулж байгаа зүйлүүдээ энгийн та бид хоёрт ээлтэй зүйлүүдийг яаж хийх боломжтой вэ гэж ингэж харна. Тэг ингээд олон улсын стандартын байгууллагууд юу гэдэг бид эдийн хуучны социализмын үед болон Орсын холбооны холбоод улсын стандартууд, Хятадын GB-ийн стандарт, за бүс нутгийн стандартууд, хэмжил зүйн стандартууд. Тэг маш олон ингээд төрлийн стандартууд.
За энийг хамгийн энгийнээр Монгол улсын орчинд нь цагуурт нь хүнд нь одоо чинь ямар байдалтай байлгаж болох вэ гэдгийг мэрэгжлийн одоо хүмүүс хамтдаа сууж байгаа ярилцаж хэлэлцээд тэгээд техникийн орогоор батлуулад за энэ стандарт хэмжлэлийн газрын дараагийн тушаалаар батлаад энэ нь мөрдүүлэх ёстой. За мөрдүүлнэ гэдэг нөгөө заавал мөрдөхгүй асуудлаас л хүмүүс мөрдөөд энэ төр сурчвал хэдүүл одоо Улаанбаатар буянгийн гэж бодол ярьчих та. Угаасаа л үнэн юм чинь. Улаанбаатар буянгийн хажуугаар нэг юм түнэлийн доогуур явахаар нэг явган хүний нэг юм зам байж байгаа та далгаад үзвэл. Тэнд чинь нэг багадаа метр 50 см байх ёстой гэдэг стандартн дээр нь заасан байна. Тийм 68 тэг 8 гэдэг стандарт дээр. Харамсалтай нь тэрүүгээр одоо нэг л хүн алхна. За хоёр хүн зурж болохгүй. Энийг чинь нийслэл орчны стандартууд дээр бид нар олон талаас харж боломжтой. Энийг одоо хамгийн соргоор хийж байгаа зүйлийн жишээ нь бол Тархан хот дээр энэ төр очиж харж болно. Тархан хот өөрөө ч бас аймгийн засгийн тус ярьж байгаа нь бид нар зам тавьбал эн чинь машин зориулсан гадна хүн явдаг гүйдэг дугуун замтай, хүн алхдаг явган замтай ногоон байгууламжтай байх хэрэгтэй. Ингээд зохицоор нь авто зам, явган зам нэгдсэн байдлаар. Ингээд стандартаа мөрдүүлж. Тэгээ мөрдүүлэхээс гадна чинь хүний ая тухтай асуудал болж байгаа шүү дээ. Тэгэх юм бол бүгд нэг заавал юу яагаад тахгүй машинтай төгсөөд тахгүй гэсэн ойлголттой. Одоо нэг байх ёстой хэмээн хэмжээнд нь стандартыг хангуулах тухай ойлголт. Тэнгүүд одоо иргэд нөө стандартыг чи хэн баталт юм бэ, хэн мөрдүүлт юм бэ гэдэг дээрээс ойлголцох нь тутмаг байдгийг. Стандарт хэмжил зүүн газрыг стандартаа араас нь яваач, шалгаач, мөрдөөч гэдэг байхгүй. Стандарт хэмжил зүүн газар өөрөө тийж мөрдөж мөшгөх байгуулга юм уу? Биш шүү дээ. Аа 22 онд 23 онд одоо ингээд мэргэжлийн ялтын үйл ажиллагааг бүтцийг өөрчлөлт хийгээд төрийн ялтыг бол төрийн одоо бодлого барьж байгаа яамд нь навьчлаа шүү дээ. Тэнгүүд стандарт хэмжил зүүн газар бол мэргэжлийн холбоодуудаар тухайн бодлогын яамаар мэргэжлийн институтээр нь хамтарч тэр стандартыг техникийн хороогоор нь батлуулж байгаа. Тэнгүүд тэр техникийн хороогоор батлагдсан стандартыг мөрдүүлэх ажил нь тухайн одоо мөрдүүлэх ажил нь яг үнэ хэлэхэд юу гэдгийг ерөн заавал хин нэгний түлхэж хийх ажил биш байхгүй юу? Ариун болор одоо энэ стандарт болсон байна. Энийг мөрдөөч игээд ариун болор шахаад иж болохгүй. Хүнд хэрэгтэй, орчинд хэрэгтэй юм хийсэн юм чинь тэр хүн өөрөө ер нь бүгдээр л мөрдмөр байна л та. Сайн дурын байх бас боломжтой. Ер нь сайн дурын байдлаар мөрдүүлээл гэж шин. Стандартыг бол за батлах үйл явц нь бол одоо маш олон газар ярьж байгаа, яригдж байгаа зүйл л дээ. Мэргэжлийн болон мэргэжлийн одоо зөвлөлөө техникийн орооныхон дээр хуралдаад тэгээд энэ стандартыг гаргаж ирнэ. Тэгээд техникийн орон дээр батлана. Тэгээд батлах стандартыг стандарт хэмжлэн техникийн ороо дэмжиж стандарт хэмжлэн газрын дугаараар тушаалаар стандартыг одоо батлаж ингээд нийтэд дагаж мөрдө. Манай улсад мөрдөж байгаа стандартуудын одоо юу гэдэг нь барилгын эрүүл мэндийн салбар ингээд эн чинь нөгөө нэг стандартгүй салбар байхгүй шүү дээ. Одоо ингээд юу гэдэг нь дотор орчны стандарт одоо мэдээж Монголын кино урлан урлагт одоо хэрэглэгдэх зарим зүйлүүд нь ч байж байгаа бах. Тэгээ стандартыг хамгийн нэг юм хөнгөн өдөр ойлгомоор бол одоо хэдүүлээ нэлээдгүй олон хүмүүс маань 2000-ад оны их үеэс Солонгос руу бүгдээрээ явж ажил төрөл хийцгээгээл Солонгос соёл ямар гэдгийг бас харцгаадаг тийм. Хятадд очиод Бээжингийн жишээлбэл метро Солонгосын метрогоор явхаар тэнд нэг энгийн ганц нэг их ойлгомжтой зүйл. Тэнд содном очиод хэл мэдэхгүй мөртлөө метронд яаж суугаад хаашаа суугаад яаж явах вэ гэдэг тэр нөгөөний зүгээр ингээд юм заагаад өгчөөд байгаа шүү дээ. Энэ зүйлүүдийг бид нэр ингээд стандарт гэж ойлгох хэрэгтэй. Ер нь эмчил байгаа. Маш энгийн байдлаар тавьсан. Энгийн байдлаар. Тэгсэн чинь Монгол улсад 6000 гаруй лөө тий стандартын ямар ч чинь нэлээд бүх одоо салбарт мөрдөгдөж чинь бүх индастри буюу үйлдвэрлэл мөрдөгдөд байгаа юм. Тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь стандартыг би яаж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг ойлгохгүй байхгүй чинь хууль тогтоомж стандарт ч өөрөө яг ямар ялгаатай юм. Тэр чинь амьдрал дээр хэрэглэх арга барил нь өөрөө ямар байх юм гэдэг чи илийн мэдлэг бас манай одоо шинээр бизнес эрхлэж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол тутмаг байдаг. Тэгвэл одоо чинь би нэг ноолор угаадаг хүн байлаа гэж бодоход тэ угаах стандарт нэг байна. Самнах нь нэг байна. За тэр дунд чинь англи ялах нэг байна ч гэдэм үү. Би эцсийн бүтээгдэхүүн болгоод одоо гаргахын тулд чинь ноолорын салбарт би чинь одоо 15 стандарт мөрдөн л гэж бодъё л та. Дагаад ноолорын тухай хуулиудаас гэж байгаа тийм чанарын аюулгүй байдлын тухай хууль гэх мэтчлэн. Тэгэхээр стандарт хууль хоёрын одоо холбож байгаа ижил төстэй болон одоо ялгаатай талууд нь юу юм? Яг жоохон энгийн ярих гэж хэвчээ. Тэгэхгүй болох нь эцсийн хуулийн хэллэг ч юм уу тэгдэг ингэдэг тэнд заасан байснаар гэж ярихаар
нэгт ойлгомжгүй. Угаасаа мэрэгжлийн усуудын зарим ч салбарын хүмүүс нь ойлголцоо асуудал нэлээд яригддаг учраас яг тухайн бүтээгдэхүүнийг чанартай, үйлчлэгийг эсвэл чанартай, бүтээгдэхүүнийг чанартай болгохын тулд стандарт гарч ирж байгаа. Тухайн энэ ноолуурын одоо хувцсан өөрөө дэлхийн зах зээл дээр гарахын тулд тухайн дэлхийн зах зээл дээр мөрдөж байгаа стандартыг үндэсний болгосноор нь тэр мөрдүүлээд явчих юм бол дэлхийн зах зээлээр хүлээж авна л гэсэн. Монгол улсаас гарч байгаа бүтээгдэхүүнүүд бол тухайн улс руу зарагдахын тулд тухайн улсынхаа стандартыг бүс нутгийнхаа олон улсынхаа ISO-гийн стандартыг мөрдүүлсэн юм л гаргаад шүү дээ. Хуулинтай яаж нийслэж байгаа юм гэвэл хуулийн стандартыг тусгасан бол тэрийг заавал тас мөрдөн. Тэшгүй мөрдөх шинж. Одоо байгаа хуулиараа. Тэгээ одоо байгаа хуулиараа шүү дээ тийм ээ. Шинжилсэн хуулинд бас яаж мөрдөх нэг их хурал шийднэ. Ер нь бол бидэд нэг юм хөгжилтэй улсуудын игнэн даваач гэж бодож байгаа бол хамгийн наад захих нь энэ стандартаа хэдүүлээ мөрдчихөө. Энэ дээр нь 100 м 50 санжтай ингэж явган хүний зам байна, хажуудалд нь ногоон байгууламж байна. Тэрэгцтэй хүн эсвэл харааны бэрхшээлтэй хүн байх юм бол юм байна гэж заагаа гэсэн бол тэрийг л тавьчих. Тэр чинь хэцүү зүйл биш шүү дээ. Тэрнээс бүр ямар гоё болох байлгаж болох юм. Одоо нөгөө онгоцны буудал дээр олон улсын онгоцны буудлууд дээр байдаг шиг алхахгүйгээр шууд ингээд юм юу явчихдаг шүү дээ. Цэцлэхэн лифт явчихдаг шүү дээ. Тэр шиг магадгүй ирээдүйд юу гэдэг нь явган замын стандарт нь заавал одоо хүн зогсохонгууд өөрөө явдаг байна гэдэг юм. Жог хантваазан бодвол тийм. Эсвэл хэдүүлээ ингээд бүр энэ ноолуурын одоо жишээ нь одоо ямаанаас бүр санахтай ийм гэдэг деталуудыг нэгтгээд нэг болгоод энийгээ мөрдүүлье гэд бүгдээр ингээд гашгачаад ингээд яваад тах чинь мөрдүүлсэн чанартай байгаад байгаа байхгүй. Мөрдүүлсэн өөрөө чанартай учраас л хүмүүс аваад шүү дээ. Одоо байж болох хамгийн бага түвшний одоо жин шаардлагыг хангаж ажил гэдэг шаардлага одоо минимум. Тийм. Тэгээд тэрнээс цаашаа одоо бүр ямар гоё байх юм. Аха. Тийм. Тэгэнгүүт одоо шинэ Солонгос ч гэдэм үү, Япон ч гэдэм үү бусад орны жишээг аваад үзэх юм бол стандарт мөрдөгдөх нь баг ингээм амьдралын хэм маяг лайфстайл болцсон байгаад байна л та. Чинь би энэ CU-гийн салбарыг нээе гэж бодъё те. Тэгэхэд зөвхөн заасан тэр стандартуудын ийний шаардлага би ингээд хангачлаа гэж чеклист бөглөөд зөв мэдэгдэл өгснөөр л одоо үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болд юм байна. Тэгсэн чинь манай Монголд яадаг гэхээр би стандартаа эхлээд хангахын тулд амар том одоо саад бэрхшээл буюу тусгай зөвшөөрөл хийдэг юм тулаад байгаа юм. Тэгэхээр нэг хууль стандарт хоёрын ялгаа хаана байгаа юм бэ гэж би асуугаад байгаа нь хуулийн зайшгүй мөрдөх шинжтэй байгаад идэг. Тэрийг одоо манай Монголд болохоор хууль нь өөрөө стандартын урдуур орчоод тийм босго болоод нь штэ. Тэр энэ тогтолцоог жишээ нь яаж өөрчлөл зүгээр эдийн одоо тийм шинэлэг санаа ч юм уу эсвэл танаа газраас одоо хэрэгжүүлж байгаа тийм санаа оноо ер нь юу шинжиллийн хүрээнд ч гэдэм үү. Энгийн болон тусгай зөвшөөрлүүдийг бол нэлээд гүөх цөөлцөн гэдэг. Сая улирцсангуй цөөллөө засгийн газрын тогтоолоор тий. Тэгээд цөөлчингүүд стандартын шаардлагыг одоо хангацсан байвал ийм зүйлүүдийг өгнө гэдэг. Тэгээд тохирлын гэрчлэг гэдэг зүйл одоо байна. Тохирлын гэрчлэгийг нь болохоор стандарт хэмжил зүүн газрын баталгаажуулалтын газар болон ер нь итгэмжлэгдсэн баталгаажуулалтын тохирлын үнэлгээний байгууллагууд ер нь тохирлын үнэлгээний байгууллагууд энийг гаргаж өгч чинь тохирлын үнэлгээ. Тохирлын үнэлгээний тохирлын гэрчлэг гэж юу гэлж юм гэхээр энэ одоо студ стандартын шаардлага хангасан нь гэж байгаа хөндлөнгийн үр дүн гаргаж өгч байгаа тотлоо. Тэгэхгүй манайхан чинь цаасан дээр манай яг нэг энэ улсын онцлог байна уу эсвэл ер нь олон улстай ингэ дүүж мэдгүй манайх цөөхөн онтой учраас хурдан баригдчихэд идэх ч юм уу. За бид нар бол ийм стандартын шаардлага хангацсан гэж цаасан дээр бичиж өгчөнгүүд яг үнэн үү гэж бас нэг очих хөстэй болчиход байна л да. Шалга гэдэг. Манайх ч нэг юм шалгуулах дуртай тий шаардуулах дуртай ард хүн байгаад шүү дээ. Тэгээ энэ стандартыг хэн араас нь шахах юм бэ? Стандартыг өөрсдөө тэр зөрчлөө илрүүлээч гэж илрүүлээч гэж төр ажиллаа хийгээч. Үгүй чинь төрж ажиллаа хийж ин ард иргэч бас амьдарч байгаа учраас очивол танах над энэ студ чинь над энэ одоо юу гэдэг ариун цэврийн байгууламж чинь стандартын шаардлагыг ингээд хангах хэрэгтэй биш юм уу? Тэгвэл хэдүүлээ гоё хамтдаа гоё заргалтай амьдрмаар биш. Тэгвэл би орж ирээл уцаглал биш. Танах үйлсээ үзүүлэхдээ яагаад энэ зарим үйлчлэгээний байгууллагууд болохоор сайн байна уу? Сэв 50-тай морилжээ 25 гэл. Энд чинь хүний гоё ая тогтоол байдаг шүү дээ. Стандартын өөрийнх нь үндсэн зөрчин нэгээд юм чанартай юм гоё байнга аваад идээд өө тэгэл та гээл. Манай налахад нэг юм хөөргөн ажтын төлөв гэдэг байхгүй. Тэгэл яваад өө сайн байна уу? За сайн уу? За тийм ээ. 2000 төгрөгөө гэл нэг юм хүнтэй нэг юм айгуу тийм аятайгаа харьцаад тахаар хүн чинь тэнэгвэрээ л үйлчлүүлэмээр санагдаж шүү дээ.
Яг л энэ зүйл. Одоо нөгөө зах зээлийн өрсөлдөөний систем чинь стандартын шаардлага хангасан за стандарт гэж үг юм байли. Чанарын гоё шаардлагыг хангасан ая тухтай байгаа үйлчлэгийг үзүүлж байгаа газар руугаа орж үзүүлэх юм санагдаж шүү дээ. Тэрийг л стандарт гэж хэлээд байгаа. Тэр чиглэлд одоо шинэ стандарт хэмжилсэн газрын шинжилэл ер нь хаашаа чиглэж байна? Стандарт хэмжилсэн газар одоо 21 аймаг 94 дээр байгаа стандартыг баталсан стандартын дагуу одоо хэмжилзүүн тал дээр бол манайх нөгөө хяналтын улсын байцаагч хяналтын үйл ажиллагаа зохион байгуулалт хэмжилзүүн хаан чиглэлийг бол хяндаг. За сорьцсон үйл ажиллагаанд сорьцсон хяналтын улсын байцаагч нар хяндаг. За бусад эрүүл мэндийн барилгын эсвэл хөдөө аж ахуйн салбарын хяналтын ажлуудаа бол тухайн мэргэжлийн яамдууд маань хяналтын чиглэлгээ хийдэг. За мэдээж төрийн захиргааны төв байгууллагууд маань өөрийн хяналтын үйл ажиллагаа хийж байгаа. Стандарт хэмжилзүүн газрын хувьд бол бодлогын хувьд нөлөөллийн хувьд одоо та бид нар ярилцж байгаа нь хүртэл стандартаа дагаж мөрдөөч гэдэг стандартаа шийдэл ер нь ягаад юм байгаа юм хэдэн одоо жишээ нь хүнтэй энэ орон сууцны дунд нь тоглоомын талбай байх хэрэгтэй ингээд юм ер нь юм танин мэдхүүн чиглэл рүү их явна танилцуулах ойлгуулах сурчлах ажлууд руугаа их орж байна. Дээрэс нь стандарт хэмжилзүүн салбар маань өөрөө энэ одоо магадгүй хууль шинжилэгдэн батлагдаад ингээд явхаар ер нь энийг сурчлах тэгээ захимжуулах үйлчлэгийг одоо төрийн үйлчлэгийг захимжуулах амар хялбар байх. Одоо захимын одоо ажлуудыг олон талаар нь хийж ингэж явж байгаа. Хуучин бол бүр стандартын цаасаар нь худалдаж авдаг гэсэн шүү дээ. Би бол аюулсын санаж байна. Яг хоо одоо цаасаар худалдаж авдаг л да. Гэхдээ бас сүүлийн 2024 онд бид хэдийн хийсэн ажил маань юу гэхээр стандартыг e-stand.gov segment гэдэг вебсайт руу ороод үндэсний стандартыг бол үн төлбөргүй харж болно. Харна гэдэг чинь тэгэл ялгаагүй л ашиглахын хэлбэр шүү дээ. Тэгжээж бас нээлттэй болж тэр илүү олон хүмүүс. Юу нэг нээлттэй болж иж олон хүмүүс. Гэтэ нэг харамсалтай манайх нэг олон улсын гэрээ хэлцэнд нэгдсэн учраас стандартаа заавал борлуулах хэрэгтэй. Тэгэхээр нэг хэвлэж авъя гэвэл за та худалдаж аваа л гэсэн. Гэхдээ тэрийг уншиж танилцсан байхад ерөнхий нэг баримжаагаар авнаа да. Яг эхлээд ер нь ямар ч нэг номыг эхлээд уншингуу за эхлээд ер нь ийм ном байна да. Өөрчлөлтөд унших юм уу яах юм? Унших юм уу яах юм? Энэ номны уртл ягаад өмнөх үг байдیں۔ Ер нь стандартыг чинь энэ стандарт ийм зүйлийг агуул. Яг бид нар цаашдын захимжуулалт төр стандартыг бүр энэ бас тэгэл бас санхүү мөнгөтэй холбоотой одоо сэгдэх гэдэг ингээд судалгааны ажлууд хийж байна. Хиймэл оюун ухаанд чимгээ системжүүд юм уус юм ярьдаг зүйлүүдийг одоо харааны бэрхшээлтэй байгаа харааны бэрхшээлтэй байгаа хүмүүст бүр зориулж яриул яах. Тэ 68 8 гэдэг стандарт нь явгууны замтал бай стандарт энэ стандарт нь тийм юм аа. Өөрөөр хэлбэл хүртээмжийн нэмэгдүүлээ. Тэгээ барайл дээр гаргана гэдэг бол асар хэцүү юм байл. Асар өндөр зардлын хувьд бас хэцүү. Харин яриулчих гэвэл бас чинь яг судалгаа хийлээ тэгэнгүү тэр чинь 7-8 хоног ингэж одоо юу гэдэг юм хүртээмжийн хувьд бол шүү дээ. Тэгээ магадгүй ер нь стандартаа ингэж яриулаа л гэдэг. Одоо бид нар монголчуудын түүх гээл Тэмэрлэлийн Үлзий Баатар гээл нэг нэлээдгүй олон жил Монголын түүхийг ингэж энэ тэндгүй яваад ирээ сонсчлоо шүү дээ. Магадгүй ер нь нэг өдрөөс машиндаа явж байхдаа за Монгол улсын MNS стандартын тэдэд тийм гэдэг ингээд яриад идэг байвал хүмүүс подкаст сонсдог, дуу сонсдог, түүх сонсч болж байгаа юм чи стандарт энэ төр сонсдог энэ төр болж. Нэг юм бол гоё санагдаж шүү дээ. Ингээд байвал эргээгээд иргэд өөрөө ингэж өсөөсөг мөрдөг. Эргээгээд шахах л да. Тий. Одоо мөрдөхгүй байлаа ч гэсэн ер нь бол энэ стандарт иймэрхүү байдаг штэ гэдэг хаана авах юм байна л да. Тий, тэгээ хаана авна. Тэгээ ер нь одоо яг хувь хүний бодол шүү. Ер нь юмыг ингээд тэтхийг ингээд шахаал, ташуурдаал ахаар ингээд өс санаал зугаал эсвэл тий юу гэдэг. Яг ингээд нэг гэрээ цэвэрлэх гэсэн жээж гэр мэрээ цэвэрлээч гэдэг тэгэхээр гэр цэвэрлэмээр санагддаг гэдэг шүү тий. Тэрэн шиг гээл заа та нар хий за алуу шах гээл ингээд бас хэтэрхүү шахаад байхгүй. Ер нь одоо юу гэдэг ингээд энгийнээр өөрсдөө ингээд гоё ойлгоол. За бид нэг мөрдөх ёстой шүү. Дэрс нэг хөвшүүлгийнхээ ач холбогдлыг ойлгож иж тэрийг хүн дагаж мөрдгөл тухайл асуудал болчихлоо юм л дээ. Ер нь л агуул гараал. Тийм. Бид нар нэгүдэндээ нэх удаагүй байж та саяхныг хүртэл бид нар энэ гар утсыг хэрхэн ашигладгийг фэйсбүүктэй танилцаад хэдэн жил болж байгаа. Инстаграмтай танилцаад хэдэн жил болж байгаа тийм. Энд чинь бас л амар том болоод амар анх хэрэглэхэд ойлгомжгүй зүйл байлаа шүү дээ.
Одоо өдөр тутамдаа. Цаг минут болгондоо тий. Хоолойж шүү, унтж шүү, босч шүү, шүдэ ууж шүү гэл ингэдэж шүү. Эсвэл зарим нь одоо жишээл тэгээчаа, ингээчаа гэдэг. Саяхны хүртэл фэйсбүүкийг гэдэг юм уу эсвэл энэ сошиал медиаг ашиглах бол тийм хэцүү байлаа. Тэрнтэй адилхан стандартыг чинь хэрэглэхэд тийм хэцүү бас биш. Та өглөө босоод цайгаа уудаг, шүдэ уудаг, босоод хийдэг юм дадлууд байна. Энтэй адилхан дадлуудынх нь нэг хэсэг болгоод бид нар энэ стандартуудыг мөрдөх ажлууд энэ байгаа. За манайхан нэрсэл дээр их аягүй яриад. MNS, ISO, IEC, AOML эн чинь нэг олон улсын стандартын байгууллагуудын нэршлүүдийг одоо MNS, ISO гэдэг нь ISO-гийн стандартыг үндэсний болгосон гэсэн. За стандарт хэмжилсэн газрын хамгийн ойрын хугацаанд амбицлж байгаа амбиц бол юу гэдэг нь тэгэхээр ISO MNS гэдэг нэг ийм амбиц. Үндэснийхээ стандартыг олон улсын болгох гэдэг. Монгол мөнгө аягийн стандартыг олон улсад өөр хааж хэрэгжүүлсэн тэрийг аваад хэрэглэх боломжтой байна. Одоо тэр мөнгө аягийг одоо Германд ч юм уу, Америкт ч юм уу хэрэглэхэд ISO-гийн одоо MNS ISO гэж байгаа бол ISO MNS стандарт болоод энэ Америкт мөнгө аяг нь яг тэр стандартын дагуу хийгддэг. Энэ зөвлөл стандарт хэмжилсэн газрын бичлэлтэй байгаа. Дээрэс нь энэ стандартыг бид нар айгүй тийм энгийн л ойлгоод өдөртөндөө хэрэгжилж яана гэж түрүүний нөгөө ярьдаг юугаа шүн болохоор одоо өрхөө ингээд татдаг тий нүүхэрээ дуурай цэвэрлдэг. Энэтэй адилхан юм дадлуудыг бий болгож байгаа. Тэгээд энгийн мэдээж энэ чинь нөгөө техникийн шаардлагууд байж байгаа. Энэ мэдээж хүнд одоо хэрэггүй эсвэл хүний одоо амьдрал хэцүү юм одоо хийгээгүй шүү дээ. Аль болох аяд тухтай. Одоо чанартай, эрүүл, аюулгүй гэдгийг үзүүлэлтүүдийг хангахын төлөө хийж байгаа стандартууд чинь бичиг баримтууд байхгүй. Тэрнээс амар хүнд. Заавал явган замаар эсвэл юм бартаа замын одоо стандарт гэж байх юм уу? Асуумаар гохгүй тий. Ямар зүйлийг бартаа зам гэх юм бэ гэхээр ингээл ингээл доггол гэдээ явд юм аа гэл. Ингээл доггол явдаг. Тэгээд машин ингээд заавал харьяаж явал стандарт гэж гэхгүй шүү дээ. Чинь аяд тухтай юм таав явдаг юм зам, машины, явган замын байж байх хэрэгтэй гэдэг ингэж орох. Тэгээ одоо юу гэдэг хүнс рүү орохоор ч хүнс рүү ч бас нарийн. Тэдээс тэдэн настай хүүхдийн хоол үйлдвэрлэлийн стандарт нь өөр ийм байж ээж илчлэг хэмжээ нь ийм байж ээж энэ хүүхэд маань энэ хүн маань хоолноос хортохгүй эрүүл одоо өсөж төрөх ёстой шүү дээ тийм үү. Тим стандартууд тэрийг л мөрдүүлээд байгаа чи. Өөрөөр хэлбэл сөрөг үр дагавар гарахгүй байхын төлөө хийж байгаа зүйлчүүрээ стандарт болж таарад байна шүү дээ. Яг харамсалтай нэг ийм зүйлүүд байгаа. Манай улсад одоо энэ хүүгнүүдийг кинон дээр гардаг тий. Одоо та жишээ манай нутгийн хүүхд билүү үгүй ээ гэл. Танил тал хайж. Танил талаад. Тэр яам таньдаг хүн байна уу? Тэнд таньдаг хүн байна уу? Стандарт хэмжилсэн газар хэн байдаг вүлээ? Содном ажилтдаг уучлаар би ажилтдаг үнэ. Гэхдээ тэр тохирлын гэрчлэгийг чинь авахын тулд танаа байгууллага энэ стандартаа мөрдүүлсэн гэж байгаа бол тэрийг мөрдүүлэлтэй. Шүдээ угаадаа л гэсэн үг шүү дээ. Хүнээр бол та шүдээ угаачаач тий. Тэгээ өглөөнийхөө цагаа уучрал та. Тэгээд дараа нь би турыг гэж ярьдаг тий. Тэнгүүд ядад орой хоол идэх юм болж л тоо. Гэдэгтэй адилхан стандартаа мөрдүүлээ. Тэр ISO тэмдэг гэдэг юм да авах гэдэг гол нь биш ээ. Гол нь стандартаа мөрдүүлчихэд та нэг үйлчлэгээ үзүүлж байгаа бол та нэг талах нарийн боо одоо үйлдвэрлэж байгаа юм бол тэр стандарт дээр бичсэн байгаа зүйл хангацсан л та. Тэр тосгуур нь байгаа бол тосгуур нь тэр галын тэмдэг байх хэрэгтэй бол галын тэмдэг нь тэр галын дүгнэлтэнд байх хэрэгтэй бол тэр одоо юу гэдэг орчин нь тэр мэрэгчлэлтэн тийм байх хэрэгтэй бол тэдний л бүрдүүлж гэлтэй. Нөгөө талаас нь харах юм бол стандартаас хэрэглэгчийг ч хамгаалж байна. Нөгөө талд бизнесийг ч гэсэн доктортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа шүү дээ. Стандартаа хангуулсан үйлдвэрлэл үйлчилгээний чинь маркетинг болж байна. Одоо жишээ нь Apple бол өөрөө ISO стандарт менежментийн тогтолцоотой ч гэдэг юм уу тийм. 9000 гэдэг чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь өөрөө ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо гэдэг стандартыг нэвтрүүлсэн. Тэдний одоо удирдлага нь тий чанартай одоо удирддаг, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн юм үг шүү дээ. Тэгээ тэр нь одоо чинь бид нар бол чанартай бүтээгдэхүүн гаргаж байгаа шүү. Гэдэг юм агуулга. Тийм учраас нөгөө талаас хэрэглэгчд ч аюулгүй мэдрэмж өгж байна тийм. Би нэг хэрэглэж болох юм байна. ISO-то гэж манайхан бол яриад штэ. Адных ISO-то. ISO гэдэг чинь бол түрүүний тань хэлдэг. Тэгээ олон улсын одоо байгууллагын нэр явах нь шүү дээ. Тэр байгууллагын гаргасан стандартыг Монголын стандарт хэмжилтийн газрынхан үндэсний болгоод тэгээд
нутагшуулах үйл ажиллагааг баталгаажуулалтын байгууллага нутагшуулж байна. Менежментийн тогтолцоог энэ үйлчлэгийг яг үнэ тэрнээс биш 20 цагдах чиглэл биш шүү дээ. Ерөөсөө чанартай бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээ, чанартай тогтолцоо. Улаанбаатар төмөр зам 2022 оног менежментийн тогтолцоог сайжруулах нэвтрүүлэх жилгээ зарлаад стандарт хэмжлэн зузаан сургалтын байгууллагатай маш олон хүмүүсийн менежментийн тогтолцоонуудын сургалтуудыг аваад тэгээд стандарт хэмжлэн газартайгаа Улаанбаатар төмөр зам маань менежментийн тогтолцоонуудыг нэвтрүүлээд явсны үр дүнгууд гарч эхэлж байна гэж сонсож байна. Ер нь олон төрлийн байгууллагууд гэхээс илүү хувийн байгууллагууд гэсэндээ чанараа их хэмжилж байна. Та нар бүгдээрээ одоо зарим хүмүүс нь мэднэ одоо юу гэдэг оюутлогод юм уу Эрдэнэс Монголд гэдэг юм энэ томоохон уулуурын компанид ажиллаж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаг шүү дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ах уу гэдэг чинь өөрөө стандарт шүү дээ. Тэгээд тэр хүнийг аюулгүй хөдөлмөрлүүлэх таныг одоо хамгаалж байгаа зүйл байхгүй. Бэлээ хаана байх хэвээр юм. Касыг хаана байх хэвээр юм тий. Энэ хувцсыг яаж идвэрэн өмсөх хэвээр юм. Стандартаар мөрдөжл ямарваа нэгэн үйл тохирол гарахгүй буюу би гэмтэхгүй байх. Та гэмтэхгүй байх нь бүтээгдэхүүн найдвартай гарах нь хэрэглэх чанамжтай байх. Чанартай зүйл. Тэгээд энэний дараа нь юу байх юм гэдэг асуудал. Жишээ нь одоо бид нар ингээл хамгийн энгийн мөнгөн завиа дээр очихдаа тийм манайтай ямаг авъя. Сарцыг харнаа да тий. Тэр ч одоо жишээ нь стандарт. Нэг талаас би одоо яг нэг энэ бол үнэт металл мөн би мөнгөө зарцуулаад авч байгаа учраас намайг нэгдүгээр хамгаалж байгаа. Нөгөө талдаа тэр хүний бизнес өөрөө доктортой явах тэр боломжийг өөрөө бүрдүүлээд байгаа тийм энгийн зүйл гэдгийг манай ард иргэд бас ойлгож авах байх гэж бодож байна. Тэгээ цаашлах юм бол одоо жишээ нь манай одоо улсын хувьд одоо уул уурхайн бүтээгдэхүүний дараагийн олборлох одоо цаашаа гадагш нь гаргах боломжтой зүйл одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд шүү дээ малынхан махыг ядаж гаргамаар нь тий. Гэтэл нөгөө Казахстан ч юм уу Станы орнууд руу гарахад бидэрт халаал стандарт хэрэгтэй гэдэм байна. Хүүе тэр халаал гэдэг чинь нэг тийм тэнгэрийн стандарт гэдэг юм байна. Тэр стандарт гэж одоо юу вэ гэдэг одоо жишээ нь хүмүүс ингээд хайж эхэлж байгаа байхгүй. Гэтэл яг үндэ стандартаас тийм хол биш байгаа дээ шүү дээ. Тэр жишээ нь яаж одоо манай бизнес эрхэлж байгаа хүмүүс стандартаа ойлгож одоо унших юм. Эсвэл тэрийг тийм холоос хайх зүйл юм уу юм уу? Яг ер нь нэгээд түрүү таны хэлдгээр бид нар мэдлэгээ хайх хэрэгтэй, олох хэрэгтэй, мэдчихэд ингээшүүлэх хэрэгтэй. Халаал гэдэг стандартыг ярьж эхэлснийх манай улс чинь бол хоёр үндэстэнтэй улс тийм Монгол болон Казах үндэстэнтэй. Тэнгүүд исламын шашин гэж одоо энэ том одоо шашныг өөрөө жишээлбэл юу болгоцсон байна? Стандарт болгочихсон. Шашин дээр мөрдөж байгаа зүйлээ стандарт болгосон. Одоо бичигдээгүй зан одоо тийм тий. Зан үйлээ одоо хэм хэмжээгээ одоо стандарт. Тэрний юу гэхэлэр нөгөө арабад байгаа зүг рүүгээ харуулж хоньны одоо өхрийн одоо таваарлаг байдлыг хангуулж нэг гутгаар дээрэс нь шашны сургууль төгссөн ислам шашинтай аритас сэргэлдэггүй хүн хоолойг ногтлж одоо Аллах акбар гэж хэлж байгаа хоолойг ногтлж тэгээд одоо цусыг ингэж гаргаж байгаа. Энийг бол одоо жишээл халаал стандарт нэг гэсэн. Гэтэ халаал жишээлбэл хоньны зөвхөн махыг гаргаж байгаа халаал стандарт гаргаж байгаа зүйл нь энэ байна. Дэлхийн дээр тэр итгэв бол халаал галтайгаар халаал зочд буудал, халаал үйлчилгээ гэдэг ийм цааны газрууд хүртэл тий. Одоо Таиландд жишээлбэл халаал одоо үйлчлэгийн газар. Тэр нь хоол нь соёл нь одоо тэр нойл нь ариун цэвэр өрн тий. Яг л нөгөө ислам шашинтай хүн чинь өөрөө ариун цэвэрийн өрөөнд ороход бол ямар одоо зүйл хэрэгэлдэг үү? Гараа угаадаг тий, гараараа ажилладаг. Энэ магадгүй ингээд ийм соёл нь шинжлэх ухаанд нь эрүүлэнд нөлөөлж байгаа нь олон жилийн хугацаанд нотлогдсон учраас шинжлэх ухаан болгоод стандарт болго гарч ирээд. Зан зайшлын хэм хэмжээч гэсэн өөрөө стандарт болж болох хэмжээнд. Яг бид нар одоо чинь өөрсдийнхөө энэ шашны хэрэгжилж байгаа энэ шашныхаа зүйлүүдэд манайх одоо юу гэдэг бурхны шашиндаа тий бурхандаа өглөө оройд 21 заавал мөргөдөг байх хэвээр энэ бол ээж хэлсэн аав хэлсэн гэд мөргөдөг байсан байх гэж бодъё. Гэхдээ энэ ядаад энэ чинь хэвлийн гидсэн тархалтаас багасгасан байхыг үгүйсэхгүй шүү дээ. Эсвэл энэ нурууны суултнаас тийм үү. Энэ нь өөрөө ийм стандарт гэд болвол яах вэ? Манай энэ бурхан шашны дуу гандан тэгшлээ гэдэгхэн магадгүй энэ зүйлүүд рүү ороод арай нэг ийм шинжлэх ухааны болгоод тий эрх хэрэгүүлэх яагаад чухал юм гэлэнгүүд нь магадгүй энэ хурууны энэ хөдөлгөөнүүдийг хийснээр энэ тархины үйл ажиллагаа сайжирдаг. Энийг яагаад стандарталж болдгоо юм. Ингээд бид нар яривал энэ шашинд байгаа энэ соёлд байгаа зүйлүүдийг хийгээд хэрлээд хөөмигээд дэлхийд байхгүй л тий манай монголчуудыг хөөмитэй гэл хөөмөлдөг гэлэнгүүд та нар зүүндээ хоолонд аппарат юм гэж ярьдаг байсан. Энийхэн чинь стандартчлах хэрэгтэй шүү дээ. Монгол чинь хөөмийн өөрөө язгуур урлаг Өр Монголын үр тусгаар хөх хотод
хотын Өвөр Монголын стандартын байгууллагатай танилцаад явж байгаа. Өвөр Монголын хувьсаатан зүүн бүх дээл, хувцсал, идэлэл хэрэглэлийг стандарталж. Монгол улс хэдэн үндэстэй хэдэн стандарттай улс. Энэ болгоны бүгдийн стандартч ажлыг бүгдээрээ ингээд хийх ёстой. Тэр их бид нар том зургаар харах юм бол тэр бол хол биш те. Бид өдөр тутмын амьдрал байгаад байгаа. Одоо бараг стан те. Юу гэдэг дээрс нь тэр чинь бас нэг бидний өрсөлдөх чадрыг олон улсад тэр чинь нэмэгдүүлж байгаа шүү дээ. Бид нар одоо үнэлгээтэй бол Алтаргангийн том наадам ингээ саяхан одоо Булган аймагт болсон хэдэн доллар. Тэнгүү тэр тэнд одоо ч брэд 100 олны тэр наадам брендинг тэр ноу хау энийгээ зүйл бид нар ингээ стандартчлуулаад тэгээ энэ бол олон улсад гарахтаа магадгүй энэ бол үндэсний стандарт. Тэгээ энийгээ бид брендинг болгоод тэгэд үндэсний стандартад зүйлийг магадгүй тэр Америкт, магадгүй тэр Европ ялмын улсууд худалдаж аваад ивэл манаагаас ч бүтээгдэхүүн гараад байх юм бол эдийн засаг чинь нэмэгдэх ёстой шүү. Нэмэх өрсөлдөх чадвар өрсөлдөх чадвар чинь сайжраад байна л гэсэн ийм агуулга гэдгийг л ойлгоол ингээд энгийн зүйл шүү л гэж өдөртөнд яриад байгаа тийм. Хүнсний орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд дээр стандартын шаардлага тавьж оруулж ирж байгаа бэжэж эрүүл хүнс ургуулж байгаа дээрээ гэсэндээ одоо тэр одоо бодис цацдаг бол тэрнийх нь яг норм дүрмнийх нь дагуул цацах хэрэгтэй. Хатах хэрэгтэй бол яг тэрнийх нь дагуул хатах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор бодис цацчаад бодис нь хатаагүй жидэл юм уу цэвэршээгүй жидэл нь хураагаад авчдаг. Тэр нь өөрөө алимны гадуур нэгээд битүү нэг юм лад татсан зураг авах зориулагдсан юм шиг юм алим бид нар байнга идэж болохгүй. Тэгэхээр ягаад алимаа угаа гэдэг. Алим жимсаа байнга угаа цэвэрлэхгүй байгаа гэдэг чинь тэр цаана байгаа стандартуудаа хэдүүлээ мөрдүүлээд энгийн содномчсондээ Монголчтой стандартаа гэртээ аавдаа ээжтэй гэртээ хэрэглэгээ аваачаад сүү аваад өгтөөл тэр сүүнийх нь пакетэн дээр байгаа аюулгүй тэмдгийг ямар стандартаар одоо бид нар хугацаа хараа сурчлаа шүү дээ. Эцэг үйлдвэрлэсэн гэдэг нь. Тэгэхээр одоо нөгөө дараагийнх нь алхна стандартаараад. Тэгэхээр тэгээ зах зээлийнхаа чадвараар тэгэл өрсөлдөх чадварынхаа дагуу зарим төсвөлдөл хуурамч бүтээгдэхүүн бид юм эсвэл стандартын шаардлага гараамд нь худалдаж авахгүй шахагдаад гарна шүү дээ. Хэрэглэгч өөрийнхөө сонголтыг бас тэнд хийх боломжийг бүрдүүлж байна. За эднийх стандартын шаардлага хангацсан эднийхний чанартай бүтээгдэхүүн байдаг шүү. Тэрнээс энийг монголчууд зориулв, энийг гадаад зориулв гэсэн нэг үйлдвэрээс хоёр зүйл гарахгүй шүү дээ. Тэгэхээр стандарт өөрөө бас тэр нэг дабл стандарт буюу бид нар бас хэлдэг шүү дээ. Давхар стандарт нэг өөр байгаад идэг тий. Тэр зүйлийг бас халахад бас өөрөө их чухал ач холбогдолтой болж харагдаад байна. Дээрэс нь ингээд стандартыг дарга нар баталж мөрдүүлдэг гэдэг ойлголт олон нийтийн донд маш их байдаг. Гэтэл энд чинь хувийн секторудаас өөрөө стандартыг бичээд, боловсруулад, хилэлцүүлээд батлуулах боломж нь бас байд юм билээ. Тий. Одоо чинь би нэг хаанаас сонсч ирсэн гэхээр ламуурын захирал хулан гэдэг эмэгтэй өөрөө яг энэ дотоодын малын гаралтай түүхий дээр одоо гоо сайхны бүтээгдэхүүн хийх стандартыг бүр ингээд орчуулад, судлаад, наривчлуулад бүр тэм техникийн хурлаар нь оруулаад батлуулж авсан байт юм лээ. Тэр хүртэл гоо сайхны одоо үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд тэгж стандарт бич болд юм уу? Энэ төр засагчийн стандартаа баталж өгөхгүй байжтэй гэдэг сэтгхүү харьцан өөрчлөгдсөн гэдэг би яриаг сонсч ирсэн байхгүй юу? Яг над жишээнүүд чинь олон давхардаасаа тий. Яг тэгэхээр одоо байгаа хүчин төгөлд мөрдөж байгаа хуулиндаа стандартыг хувь хүн, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоотууд нийлж агаад бид нар тийм стандарт тутаа бол тэрийг олон улс байвал авчираад орчуулад бүтгүүлээ хэрэглээд тэгээд тэрийг техникийн ородуудаар нь батлуулах хэрэгтэй. Тэгээд техникийн ородуудаар батлуулж стандарт хэмжлэн газрын дургаан тушаалаар стандарт чинь мөрдөгдөн. Ингэжээж надад чинь тэр салбараас өөрөө сайжирна шүү дээ. Хуульчсэндээ тийм шүү дээ. Одоо хуульчиндөө харьцангуй 100 мянган хүний гар үсэг зовлол босоод авчих юм бол хилцнэ гэдэг ийм залтан дээр орсон байгаа шүү дээ. Тэр иргэдийн оролцоо бас өөрөө явж байгаа болчиход байна шүү дээ. Тэгээ иргэд оролцож байгаа гэдгийг гашгахтрын нэр биш л дээ. Гашгачаад орилоо тэгмээр байна. Түрүү ажиллаа гэж гэн чинь хийгээд л байгаа шүү дээ. Шийдвэрлэл иргээл өглөө нараас орой нарт нөгөө гэртээ харьдгүү хийсэн юм бүтэмж нь олсон орлого нараддгүй эднийг түрүү албаа гэж тэгэл байгаа нь үнэн шүү дээ. Тэгэхэд бол харьцангуй эн чинь иргэд өөрсдөө ингээд оролцоод уншаад санал өгье. Энэ стандарт дээр чинь санал өгцгөөе, тий? Найзаа хэдүүлээ одоо чинь орчны стандартаа өөрчлөхөд дотоод орчны стандартыг ингэж өөрчлөмөр байна. Нэг ийм өгүүлбэр сонин шүү. 9 сарын 1-нд ингээд болонгууд будган хагалсан их хөргөөндөө тавтаа морил гэдэг. Тий. Чи будаг үнэртэй энэ чинь хортой байна шүү дээ. Гатааг байгаа байхгүй будаг тий. Тэгэхээр энэ чинь дотоод орчны стандарт алдагдаад байна шүү дээ. Та нар яагаад ингээд тэгээд хүүхдээ цэцгэлд төгөлж явж за
Орой ирсэн нөгөө хүүхэд нь толгойн өдөржингөө өвдсөн гэд танаа хүүхэд нь толгойн өвдөд байх юм. Гэхдээ цаанаар харахгүй шүү дээ энэ чинь. Гэтэл нөө шинжилсэн стандарт гэж бодоод шүү дээ тийм. Шинжилсэн стандарт гэж бодоод. Тэгэхээр энэ нөгөө одоо юу гэдэг төсөвдөрөө байд юм уу төлөвлөх хэрэгтэй шүү дээ. Аха. Тэ? Будагдсанаас хойш хэд хоногийн хугацаанд хатах хэрэгтэй юм бэ? Чин дотоод орчны стандарттай байна уугүй юу? Одоо би хэлж мэдэхгүй шүү. 6700 гаруй стандарт дээр одоо бүгднийг чэйж мэддэг би ямар хэмэл уу юм байгаа шүү. Тийм учраас дотоод орчны стандарт дээр ч тэр бас ингэж бас бодмоор. Тэгээ будган хагалсан гэж бодохоор чинь хатаагүй байна л гэсэн үг шүү. Тэгээ өдөржингөө будганд байсан хүмүүний толгой өвдөлгүй яах вэ? Оройн хүүхдийн толгой өвдөдлээ. Тэр нөл стандарт мөрдөг үгээс гарч сөрөг үрдаагаар өөрөө бүр тийм нөлөөлнөөрөө өндөр шүү дээ. Одоо тэгэл хоолны асуудлууд байнга иргэдэг зөндөө олон зүйлүүд байна. Тэгэл чинь манай стандартгүй гэхгүй чинь Монголын стандартгүй юм Монгол дуганд байхгүй шүү дээ. Мөрдөхгүй л байгаа болохоос. Тэгэл нөгөө одоо юу гэдэг хийлдэг гуц, хийлдэг завь гэдэг чинь хоёр өөр зүйл. Хийлдэг гуц бол хийлээд одоо унтах ингэж гуц тавих зорилттой зүйл байтал манайхаа аваачаад гол дээр тавиад чинь гуцны зорилттой болохоос завь биш шүү дээ. Нөгөөт нь хөмрөөд одоо олон хүн одоо үүсэн ийм нь гарч ирсэн. Тэгээ эн чинь зориултаар нь ашиглах хэрэгтэй шүү дээ. Ямар нэг манай нөгөө монголчлох гэдэг сэтгэлгээ тэрэн дээр бас заримдаа хэд их давмгаалаад байна уу даа гэж хардаг зүйл байна. Таны яраас тэг би бас сая ингээл дүгэл тэгэл бодол хийж илээ л та стандарт мөрдөн гэж тэнцхэн тухайн салбарын бизнес эхлэж үйлдвэрлэгч юм эсвэл төрд ганцхан амралтын асуудал биш болоод байна. Би жишээ нь тэр олон стандартыг мэдээд тэг өөрөөхөө ингишүүлээд ойлгоснороо өөрийгөө болон бусдыг эргээ шаардах эрх нь одоо үүсдэг тийм зүйл болж тарах гэдэг. Тэр өргөн юм өдөр тутмын амьдралын зүйлийн талаар бас харцангуй ингэж ярилцахнаас бид нартаас хэрэгтэй байгаад байгаа юм. Тэр нэг юмыг те бид нар 1000 давтчихж хүнд хоногшдог штэ. Тэрэн шиг. Тэгээ нөгөө ингээл нэг машин шиг байдаг штэ те. Тэр доохтойг нэ гэсэн залуу надаа те. Дэлхийн онцгой шиг гээл нэг юм доох гэдэг нь дэлхийн онцгой шиг гэсэн үг юм аа гээл ингээл тэгэл тэрний араас үзэлтэл манай ганц нэг муу юмны араас үүд юм эсвэл мэдхгүй зүйлүүдээ ямар байдлаас мэдэж авснаас шалтгаалж хүмүүс чинь нэг юм өөрөөр хөвлөж аваад тань мэдгүй онцлог байна. Таньж мэдхтэй энэ бол зүгээр энгийн ойлголт юм а гэдээ ойлгочвол зүгээр энгийнээр мөрдөж болмоор шүү. Одоо юу гэдэг манай уламж соёлд эмхтэн хүн юу гэдэг эрэгтэн хүн ингээд зөвхөрөө суучингууд битгий ингээд зөвхөр цугаад бай. Тэг ингээд хоёр үл дээрээ суучгаар ягаад явган суугаад байгаа юм гэлдэг шүү дээ. Энийг ингээд өсөх хугацаанд ингээд ойлгочлаа шүү дээ. Явган суугаар яадаг юм юм мэдэхгүй л дээ зүгээр яг жишээ татж байгаа шүү. Тэр комединууд янз бүрээр хэлээдсэн зүйлүүдийг мэдхгүй. Гэхдээ энэ мэтчлэн ингээд энгийшүүлээд юмнуудыг ойлгуулсаар байгаа бид нар өнөөдөр хүртлээ шүү дээ. Таны та ямар шинтэй ингээл одоо шашингуй чинь манай ээж аав хоёр ингээд ном уншууллаа да. Тэгээд одоо сайжирсан бахаа гээл. Одоо ямар ошин шогдор үлээ нэг чи чин лам билүү. Тэгээ нэг хиймрээсэн тавилий тэр нэг тийм яриад байдаг шүү дээ. Хүн нөгөө нэг яаж хүлээж авна те яаж ойлгоно гэдгээс шалтгаалаад муу муухай гэдэг тавчвал тэгэл муу муухай шүү. Хэцүүгээл наж угаасаа хэцүү надад чинь надад стандарт мөрдүүлэхэд аюу хэцүү хэдэн сая төгрөг орно. Тэгэл заавал танилтал хайна те хүн хайна байна. Тэгж ойлгохгүй л зүгээр энийг за хэдүүлээ юу яа л та уншиж судлаа хэвтүүлгээд ямар боломжтой. Тэн чинь компани үйл ажиллагаа хэрэгжилж байгаа юм эсвэл төрөв ч юм уу аль нэг ажиллагаа эхэлж байгаад энийг ойлгочихё гэдэг юм ойлголтоос шалтгаалснаас болоод ойлгосноо ойлгох хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд за би ойлгоцсон гэдээ ойлгуул за уучлаарай за. Тэгэхээр ойлгосноо хэрэгжүүлэх агуулга. Бид нэр одоо стандарт хэмжлэгчийн газар мэдээлэл технологи стандартлалаа сургалтын төв дээр манай сургалтын дээр стандартлын суурь асуудал гэдэг хичээл ордог. Тэгээ стандарт нь юу юм гэдэг л яг одоо нөгөө чанартай, аюулгүй, эрүүл гэж за энэ гурваар л хэлжүүл энэ зүйлийг одоо нэгтгэүүлж байгаа зүйлийг стандарт гэж ойлгох болно гэд энгийнээр хэлвэл шүү дээ. Тэгээ ингэж сургалтын дээр чинь л ордог. Тэгээ стандартыг за энэ стандартыг тэгж тайлбарнаа. Нэрийг тэгнэ гэж ийм зүйл бол одоо магадгүй энэ манай улсад нэг ийм шинжилгээний хүрээлэн тэр байвал зүгээр л болох та. Эсвэл юу гэдэг хуулийг тайлбарладаг гэж хэцүүчдэг л. Хуулиас хэлбэрх гэж битүү адилхан стандартыг тайлбарлацгаая гэдэг ч юм уу. Магадгүй босрол хөтөлбөр нэг иргэний босрол болох хөтөлбөр, кино босрол хөтөлбөр гэж үгдэгтэй адилхан. Ягаад стандартын босрол хөтөлбөр хийж болохгүй гэж. Одоо энэ стандартыг юу гэж ойлгох юм бэ гэвэл энэ стандарт нь ийм зүйлүүдийг тайлбарлана. Босрол зөвөр нөгөө нэг Википедиа гэж тэнгүүтээ тэр улс тэр орны тийм
гэдэгтэй адилхан за 6808 гэдэг стандарт нь өөрөө явган замын стандарт юм. Явган замаар нь одоо хүн алхах зориулттай. Тэ хүн шүү чи мал амтны яриаг. Нөгөө хүн хөгжлийн бэрхшээлтэй байх юм уу, энгийн хүн байх юм уу, дэргэн зэртэй хүн байх юм уу? Энэ болгоныг зохицоорон зүйл шийдсэн явган замын стандарт байна. Энэ стандартыг одоо мөрдүүлэх нь тэ хэрэгжүүлэх нь бүх хүмүүс өөрсдөө олцох ёстой шүү. Ингэж л тайлбарламар гоо. Тэгэхгүй тэгэл за тийм стандарт мөрдөрөө. Тэгээ манайхан үнэхээр нөгөө тийм унших энэ төр бас дургу. Сонсоод байж байгаа зүрт. Ягаад л 2 чигтэй учраас тий 2 чихээрээ сонсон нэг амтаа учраас тэгээд байнгын надад яриад өччихдөө гэдэг. Тийм учраас ингээд аль болох боломжоор уншаарай. Тэгээд бид нар яаж хийж байгаад боломжоор чадвал тэгээд стандарт ярьдаг болох төр бас зорий. Тэгжээж бас ойлгох юм шиг байна. Гэтэ ер нь тэр бол одоо хуучин яадаг байсан. Тэгээд бүгдээрээ л нэг сурах хүчиг барайл уншаал сурах хүчгийн дагуу хичээлээ хийгээл ингээл өдөө үрцгээсэн шүү дээ чинь. Дэлхийн ертөнц 1000 хиймэл оюун ухааныхан гарч ирсэн ч байсан бай. Хүн байх ёстой. Хүний шинжлэх ухаан, хүний ной санамжийг одоо ямар ч хиймэл оюун ухаан тэр гүйцэхгүй л хол. Хэдий тэр чинь өөрөө өгдөл даалгавар өгж байгаатай адилхан. Тийм учраас хүн гэдэг антан хүн одоо энэ сэр нурнуудны, өвсөн тэжилтний, махан тэжилтний, хөхтний бүр англид нь хараадаг оюун ухаантай юм хүн маань өөрөө яаж авирлахаас шалтгаалаад бүх төрлийнх нь авир гарч идэг. Ийм нийгмийн амтны хувьд бол одоо заавалчгүй стандартуудыг мөрдөх хэрэгтэй. Тэрийг ахуудаа тэр зүрхнийхаа дадал болгох тийм. Тэгвэл ямар арал дээр ганцаараа байгаа дөөр өөртөө стандарт тогтоож болно шүү дээ. Тэгээ би өнгөлөө тэгнэ гээл. Тэгээ миний стандарт бол юм. Тэгээ амар стандарт гэдэг үг хэлсэн. Бид нар хайр сэтгэлээ сонгох төрөл нэг стандарт байгаа шүү дээ. Яг нэг тэгдэг шүү дээ тийм. Чиний сонирхдаг хүн юу юм гэхэлэр тийм одоо тийм тэдэн сантиметр юм аквамен шиг ч юм уу тийм. Эсвэл нэг юм шивэстэй залуу одоо акваментэй эсвэл хүн алзын эсвэл Бэтмений Бен Аффлектэй харьцуулдаг ч юм уу. Эсвэл зүгээр нэг юм яг өөрөөхөө байгаа нэг юм тэгээ өөртөө зарсан бас гизтэй байж болно шүү дээ тэр чинь тий. Нэг тэрнээс нэг хүн хүнд харьцсан гоо. Тий хүн хүний нөгөө харах өнцг нь одоо миний одоо таны эрэгтэй хүний тавьж байгаа шаардлага стандарт нэг өөр гэдэг шиг ингээд ийм байдаг шүү тий. Яг энэтэйгээ адилхан юм гоё дадал болгоол одоо харин баталсан байгаанууд нь яаж юм гэхэлэр таны эрүүл амьдрах аюулгүй амьдрах тий чанартай амьдрахад чинь туслах байгаа зүйл юм аа гэдгийг ойлгосон. Тэгээ түрүүн таны хэлсэнчлэн тэр одоо нэг үндэсний одоо энэ хэмжил зүйн салбарын тий дараагийн амбиц бол Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг олон улсын стандарт болгож бэхжүүлэх чиглэлд явж байна гэдэг чинь. Тэр магадгүй одоо нэг хайр сэтгэлээ сонгоход өндөр цензур гэдэг шиг манай Монгол улсын стандартыг бас олон улсын түвшинд тийм болохоор зорж байгаа танай байгууллагын үйл ажиллагаандаас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж аваад хоёулаа юм сайхан нээлттэй ярилцж байгаадаа би их талархалтай байна. Тэгээд яг нэг зүйлийг л хэдүүлээ хин чинь энгийн зүйл штэ гэж бас дахиад хэлмээр байна. Тэгээд хэдүүлээ улсаа хөгжүүлээ гэж хэдүүлээ яриад гашгараал эсвэл комент пост бичээл шүүмжилээл байж хахаар окей улсаа хөгжүүлэх чинь хэрэгцээ шаардлагатай байгаа стандартууд бас байна. Уншицгаая. И стандарт гов сегмент гэдэг вебсайт руу ороод уншвал ийм Монголиагийн ороод бүгд гар утсан дээр чинь байж байгаа стандарт гэдэг хөвчүүл стандартын цахим сам гэдэг байж байгаа. Тэнгүүд үндэсний стандартыг бүгднийг үнэлбэргүй уншиж болж байгаа шүү. Тэгээ уншина гэдэг чинь үнэлбэргүй уншина гэдэг чинь үнгүүтэй ялгаагүй шүү дээ. Тэгээ хэдүүлээ ингээд бас цаг завандаа ингээд уншдаг. Тэгээ нэг уншаа тэрийн магадгүй нөх хүүхдийн уншлагын цаг маг гэж энэ төр байдаг шүү дээ. Ягаад стандарт уншуулт энэ төр гэж болохгүй гэж. Тэгээ уншуулад хэдүүлээ тэрийг бас ойлгож аваад тэнд чинь тийм үг өгүүлбэр байсан шүү гэд ингээд дорноо ингэж ойлгодог болмоор шүү дээ. Тэгээ магадгүй тэрийг уншсан нь л өөрөө Монгол улсын хөгжилд магадгүй оруулж байгаа хувь нэмэр байж болж. Тэр уншуулсан эцэг гэхээс л тэр уншсан хүүхд өөрөө нэг өдөр нэг өглөөр уншснаасаа болоо тэр стандартыг магадгүй нэгнээс шаардвал яах. Одоо нэг хүүхдүүд тарьцангуу өөр болчихлоо шүү дээ. Машинаар ингээл машины цонхоор хог гаргаад сэтнгүүд бид нар ямар хогтой орчинд амьдрах юм уу гэлдэг шүү дээ. Тэр шиг хүүхдүүдтэй юм дадлыг суулгуул хэдүүл ямар. Тэгээ яг илүү сайхан Монголын бүтээхийн төлөө стандартаа мөрдгөл хэрэгтэй байна. За баярлалаа танд өнөөдөр цаг зав гаргаж ирсэнд. Баярлалаа. За